За эрхэм мөндөд улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол улсын үндсэн хуулийн 25.1-7-д заасны дагуу хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Монгол улсын засгийн газраас 2026-аас 2030 онд нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан танилцуулж байна. За энэ хүү шинэ итгэл эрс шинтгэл хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийг үндсэн хууль хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль замун шинжилгээ ухааны академи тооцоо судалгаа шинжилгээ ухааны төр үндэслэж за 3 дугаарт бол ард түмнийхээ санал бодол хүсэл эрмэлзэлд нийцүүлэн ийм 3 тулгуур хүчин зүйл дээр үндэслэж боловсрууллаа. Бүгдээр хэлцвэл буруугүй гэдэг шинжилгээ ухааны академийн баг их чуулган эрдэмтэн судлаачид төсөв захирагчид бизнес эрхлэгчдээр шүүн хэлцүүлж нийт 644 сан санаачлаг гарсныг нэг үрчлэн судлан үзэж 7 өмжиж нэг огтлох зарчимд нийцүүлэн боловсруулсан юм хөгжлийн төлөвлөгөө юм а. Зүг чиг зөв бол хүрэх газар дүт гэдэг үгтэй. Хөгжил төрөх газрын зургаасаа гачихгүй бол хүчирхэг Монголыг зохицуулах үйл хэрэг бүтэмжтэй байх нь эргэлзээгүй. За ингээ олон тооцоо судалгаа эрдэмтэн судлаачдын дүгнэлтээс нэг зүйлийг би ихэнд нь онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнол хамаарал бол туйлын эмзэг байна. Үндэсний аюулгүй байдал эдийн засгийн аюулгүй байдлын хүчин зүйл нэн эмзэг байгааг бол нууц биш нууц болоод бүх хилцүүлгээр бол тод ирсэн. Манай гадаад худалдааны 70%, экспортын 90% нь нэг улсаас цөөн тооны нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай. Эрчим хүчний 24%, түлш шатхууны хувьд 100% импортоос хамааралтай. Монгол улсын гадаад дотоодын нийт бүтээгдэхүүний 160% хүрсэн. Айлаар зүйрлүүл 1 сая төгрөгийн орлого олдог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүтээдэг 1 сая 600 мянган төгрөгийн өртөө гэсэн үг. Эдийн засгийн төрөлжилтийн индексээр 145 орноос 139 дэрэмлэгдэж байна. Үндсэндээ эдийн засаг төрөлжөөгүй дан ганц нэг салбараас хамааралтай гэсэн утгатай. Тоо худлаа хэлдгүүгээс гадна тоо юу хэлэх вэ гэдэг бас их онц чухал. Эдгээр тоо үзүүлэлтүүд бол Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол хэврэг эмзэг хамаарал ихтэй байгааг илтгэж байгаа юм а. Ийм учраас эдийн засгаа төрөлжүүлж хамаарлаа бууруулах явдал бол хөгжлийн үндсэн чиглэлийн үндсэн зорилго бас өгдөж байгаа даалгавар юм. Тиймээс шинэ итгэл эрс шинтгэл бол хий хоосон ураа биш. Бодит ажил шийдэх асуудлын бүрэн багц, бүрэн зураглал байх учиртай гэж төлөвлөлөө. Ирэх 5 жилд юунд хаана хэрхэн яаж ямар үр дүнд хүрэхийг цаана тодорхойлсон замын зураг юм. Ирэх 5 жилд эдийн засгаа бүтцээр нь өөрчилж, өсөлтөө доктортой хадгалж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж өөрөлдвөл эдийн засгийн төрөлжтөө нэмэгдүүлэх явдал бол энэ төлөвлөгөөний үндсэн нэг зорилго бөгөөд өсөлтийг өрөх бүрд айл бүрийн хаалгаар оруулах явдал бол энэ жиргэн төлөвлөгөөний нэг гол зорилго байх ёстой. За шинэ итгэл эрс шинтгэлийн гол зорилгоо болгосон Монгол улсын 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөл нь хүний хөгжил, нийгмийн хөгжил ба үндэсний нэгдвэл үндсүүл, эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил, байгаль орчин ногоо эдийн засаг, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжилгээ ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэж байгаа. За үндэсний хэмжээнд зорих 10 салбарын хэмжээнд зорих 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн хэмжээнд зорих 85, хөтөлбөрийн хэмжээнд зорих нийт 200 үр дүнг тус тодорхойлсон. За эдгээр үр дүнгуудыг хэмжих шалгуур үзүүлэлтийг нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтын
доктортой хөгжлийн 17 зорилтын Монгол улсад хамаарах 16 зорилгын шалгуур үзүүлэлтэд уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. За олон улсын өмнө манай улсын үүрэг амлалтыг биелүүлэх нөгөө талаас уг хүчиг баримтыг боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам боллоо. За дээрх бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг дараах байдлаар тодорхой тусгасан. За нэгдүгээр боловсрол эрүүл мэндийн салбарт хийх шинжилгээний хүрээнд чанартай хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүр дэвших, хүргэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, хүний хөгжлийн үзүүлэлтийг 813 оноо төгрөг нь одоо нэг бүхлээс. За хүний хөгжил бол засгийн газрын хамгийн том мега төсөл байх ёстой. Хүнээ хөгжүүлж байж хүчрэх Монголыг зохицуулж чадна гэсэн ийм зорилт юм аа. За хоёрдугаар хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажлын байранд хосол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж дундаж давхрын эзлэх хувийг 20% нэмэгдүүлнэ. Ингээд чинээлэг дундаж давхраг бол доктортой нийгмийн үндэс хөгжлийн тулгуур багна гэсэн зорилтоор чинээлэг дундаж давхраа дэмжих, татвар, зээл, нийгмийн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзье. Бид халамжийн тогтолцоонд шинжил хийж хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоход тусгалаа. За 3 дугаарт энэ иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж дэгш боломжийг ханган их хэл төв хөв соёлоо дээлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлж эв нэгдлийг баттган үндэсний нэгдмэл үнд зүйлсийн үзүүлэлтийг 55% түргэж эх оронч Монгол бархлыг түгэнд илэрүүлнэ. Ер нь ард түмэнтэйгээ хамгийн ойр байж тэдний үг санал, үзэл бодлыг сонсож үр дүнтэйгээр шийдвэрлэж иргэдийнхээ төр итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзье. Энэ үндэсний үндсүүл бол Монголын үзэл санаа, Монгол мөрөөдөл байх учиртай. Монголын мөрөөдөл гэдэг бол эцэст ард түмний мөрөөдөл, ард түмэнтэй нягт тулгуурлаж байж хэрэгжүүлэх учиртай. Ард түмнийхээ сайн сайхны төлөө, Монгол хүний төлөөх нэгдмэл зохиц ойлголтыг бий болгох гэж байгаа Монгол мөрөөдөл гэдэг. Ард түмэн улсынхаа эзэн байх, хуулиар улсыг засах явдлыг зэгцтэй нэгдлийг баримтлан ард түмнээ голлох байр суурь тавьж ардчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь энэ зэгцэр хөдөлгөөнийг өрнүүлэх нь бидний нийтлэг зорилт юм аа. Бид цаг ямагт ард түмнийхээ дуу хоолойг сонсож ард түмний итгэл найдлагад хариу өгч ард түмний эрхтгч оролцоо, эрхтгч хөгжих боломж эрхийг хамгаалan нийгмийн эрхтгч шударга эсийг захин хамгаалж боловсрох сургуультай, орлого олох хөдөлмөртэй, эмчлэх эмнэлэгтэй, асруулах газартай, амьдрах орон байртай байх чиглэлээр байнга шинэ ахиц дэвшил гаргаж өргөн олон ард түмний язгуур эсхийг сайтар хэрэгжүүлж, сайтар хамгаалж, сайтар хөгжүүлэн хөгжлийн үр шимийг нийт ард иргэдэд илүү ихээр, илүү шударга дэвш хүртээж нийгэм эдийн засгийн тасралтгүй хөгжлийн суурин дээр хамтдаа чинээлэг дундаж давхаргаа улам бүр хөгжүүлж доктортой урагшлах ёстой юм аа. Дөрөвдүгээрт энэ эрүүл аюулгүй амьдрах орчин хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл доктортой байдгийг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шин шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20% өсгөхөөр юм учраас төлөвлөлөө. За Монгол хүний хөгжлийн бодлогынхаа цөмд нь иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голдон тавьж асуудал танддаг, ард иргэдийнхээ төлөө улс гэрээ боддог ийм төр засагтай байх эрхэм зорилгоо болгож ажиллах учиртай гэнт засаглалын шинжилгээнд тусгалаа. 5 дугаарт боловсруулах салбарын боловсруулалтын түвшинг дээшлүүлэн бүтээмж төрөлжлөлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн доктортой өсөлтийг 6%-аас дээш түвшин доктортой хадгалж үйлдвэрлэгч Монгол байх өв таалгыг нээж өгжүүлнэ. Үндэсний баялагын сангийн иргэдэд хүртэх өгөөжийг нэмэгдүүлж, дундаж давхрыг нэмэгдүүлсэн баялагтай эзэн Монгол зорилтыг тууштай хэрэгжүүлэхэд тусгалаа. 6 дугаарт анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялагын нөхөн сэргээл зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчин дээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл хэрэглэнээс үүсэх
бохирдол хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж, байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүрэхээр төлөвлөлөө. Ногоон орон сууц байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний ил тод байдлыг хангана. 7-дугаар давилгалыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдалд хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах үндэсний сүрэн дэвсгэрлэх чадварыг сайжруулж, захимаар нэн тэргүүнд зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчлэгийг бүрдүүлж, зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох зорилтыг тавилаа. За иргэдээ ээлтэй бас ил тод нээлттэй засаг болсноор авилгын индексээр аргачаа авахарсан алдаа гажуудыг засаж, төрийн үйлчлэгийг төгжрлгүй түргэн шуурхай болох юм аа гэснээр. Авилгын эсрэг шүгэл хүлээгчийн хамгаалтыг сайжруулж, ил тод байдлыг бэхжүүлж, хууль эрх зорчинг бүрдүүлнэ. 8-дугаар бүс орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлж, төвлөрлийг сааруулах замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20% нэмэгдүүлнэ. Аймаг суманд ажил орон сууц хосолсон хот тосхныг хөгжүүлж, ногоон хорооллыг бий болгоно. За 9-дүгээр бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын эрх чигийг хамгаалан, татварын болон гайлын шинжилгээг гүнзгийрүүлж, Монгол улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн эхний 50 орны нэг болно. Эргэн хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, төр хувийн хөвшилтэд өрсөлдөхгүй байх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ. 10-т Монгол улсын хөгжилд оруулах шинжлэх ухааны технологи, инновацийн хувь нэмрийг дээшлүүлж, төр хувийн хөвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч шинэ технологиг үйлдвэрлэлийн үйлчлэгэнд нэвтрүүлэх боломжийг нээж, дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ. Химэл оюуныг төрийн үйлчлэгэнд нэвтрүүлсэн захимаар энэ тэргүүн дураан дор захим шилжилтийг эрхэмлэгч засгийн газар байхаар төлөлөө. За ингээд энэ тавьсан зорилт хүрэх үр дүн тодорхой хэмжүүртэй дэлхийн стандарт нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилтыг хэмждэг онооны үзүүлэлтүүдээр энэ 10 үзүүлэлтийг бид тодорхойлж томьёолж танилцуулж байна. 2030 он гэхэд экспортыг 22 тэрбум $. Хүргэнэ. Эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш хадгална. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг жилийн дүнгээр 10.7 мянган $. Хүргэнэ. Инфляцийг 5% түргэн бууруулна. Төсвийн сахилгыг чанд хатан мөрдөн, хөрөнгө оруулалтын урсгалаа хувийн хөвшилтэд чиглүүлнэ. Орон нутгийн эдийн засгаа дэмжиж төвлөрлийг сааруулна. Мөн хүний хөгжлийн индексийг 8% сайжруулж, дундаж давхаргаа 20%-аар дэлж, эдийн засгийн өсөлтийн өгөөжийг эргэн бүрт хүргэж, Монгол улс өрсөлдөх чадвараараа дэлхийн эхний 50 орны нэг болох зорилтыг тавилаа. Ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг ханган хэрэгжүүлэхэд Монгол улсын 2026-аас 2030 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг мөн боловсруулж хамт өргөн мэдүүллээ. Энэ хөтөлбөрт 30 тэрбумаас дээш өртөгтэй техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь хийгдсэн, урт улан дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төслүүдийг эренбэлж энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгалаа. Өөрөөр хэлбэл энэ бол зорилгоо хөрөнгө оруулалтаар баталгаажуулсан ийм бодит хөтөлбөр юм. Монгол улсын 2026-аас 2030 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 66.6 их найт төгрөгийн үнэлгээтэй 87 төсөл тусгагдсан. Үүнээс 39 төсөл нь буюу 44.8% нь улсын төсвийн дэмжлэгээр, 25 төсөл нь буюу 28.7% нь гадаадын зээл тусламжаар, 14 төсөл буюу 16.1% нь шууд хөрөнгө оруулалтаар, 8 төсөл төр хувийн хөвшлийн түншлэл холимог их үүсвэрээр санхүүжилэхээр тооцлоо. Улсын их хурлын эрхэм гишүүдээ чинээлэг дундаж нийгмийг ээж бүрэн зогслоож, баян хүчирхэг, арчилсан, соёл иргэншилтэй, эв нэгдэлтэй шин цагийн Монгол улсыг байгуулах зорилтоор хэрэгжүүлэн Монгол улсынхаа сэргэн мандалтыг илэрхийлсэн Монголын мөрөөдлийг бий болгон түүнийг бодиттой хэрэгжүүлнэ гэдэг бол улсаа хүчирхэг баян болгож, үндэснээ мандуулан бадрааж, ард иргэд бүрээ зол жаргалтай амьдруулах явдал бөгөөд өнөөгийн Монгол улсын иргэний мөрөөдлийг гүн гүнзгий илтгэж, бас үе үеийнхний маань цуцшгүй тэмүүлж урагшлуулж ирсэн
гайхамшигт өв уламжлалаа шинжилгээр баяжуулан хөгжүүлэх зорилт хөтөлбөр юм а. Монголын онцлогтой арчиллагын үйл хэргийг урагшлуулж, Монгол үндэстний сэргэн мандлын Монголын мөрөөдийг биелүүлэхээр тасралтгүй тэмцэх ёстой. Хөгжлийн алсын хараагаа улам тодосгож, хүрэх зорилтын чигээ наривчлан тодорхойлсон Монгол улсын нийгмийн эдийн засгийг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэхийг эрхэм гишүүд та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Мөнх өх тэнгэрийн дор Монгол улс мандан бодролтугай.